За хай сайн байцгаана уу, амлсан ясаараа өнөөдөр бичлэгээ эхэлж байна. Тэгээд миний хувьд болохоор Солонгос улсын топгийн 6-тай. Гэхдээ мэдээж тийм амарлаг мэргэжлийн багш шиг бол заахгүй. 5 сарын 18-нд топ өгөх гэж байгаа. Хүүхдүүдэд өөрийнхөө арга барилаас хуваалцахууднаас энэ хүү бичлэгийг бэлдэж байна. Тэгээд топтой холбоотой энэ бичлэг маань урт үргэлжлэхгүй нэг 5 дугаарын бичлэг явагдана. Тэгээд бас богино хэмжээгээр хэрэгтэй гэсэн мэдээлэлүүд хувааж өгөхөөр байгаа. За тэгээд хамгийн ихний дугаар өнөөдөр болохоор ерөнхийдөө хамгийн анхан шатны топог өгөхөөс өмнө бэлтгэх зүйлсүүдийн тухай ярилцсан. За хоёрт нь болохоор топогт CG байгаа. Тэгээд хамгийн их хүмүүс ерөнхийдөө постуулдаг CG-ийн тухай бичээр гэж хэлжсэн. бичигдэл дээр нэг 5-10 минутын зөвлөгөө, илгий дээр, унших дээр, тэггээ буюу сонсох дээр гэд нийт ингээд топгийн ерөнхий 4 суурь. Тэгээд 5 дахь дугаар дээр юу өгөх вэ гэхээр 9 сарын их сургуулийн хэлсэлтэнд бэлдэж байгаа хүмүүдэд цагийн сүгэ буюу CV өөрийнхөө танилцуулгыг яаж бичих вэ? Хагов KVXO буюу одоо сургуулийн суралцах төлөвлөгөөгөө яаж бичих вэ? Энэ тал дээр ерөнхийдөө бол мэдээлэл өгөөд ийм нэг 5 удаагийн нэг удаа нь бараг 5-10 минут л болох бах. Тэгээд энэ богино хэмжээний дугааруудыг бэлтгэхээр бэлт болсон байгаа. Тэгээд энэнгээрээ дамжуулаад яг би бол мэрэгжлийн хүн биш, багш биш. Зүгээр өөрхөн ингээд 5-6 Солонгос дээр 6 жил болоод их сургууль материал өгөөд мөн ингээд олон хүмүүстэй уулзаад сонссон, сурсан, одоо хүмүүсээс харж байгаа гаргаж байгаа алдаанаас нь ажигласан эдгээр зүйлсүүд дээр дөрөөлөд ярьж байгаа шүү гэдгийг амар сайн онцолж хэлмээр байна. За миний хувьд болохоор Солонгос дээр 6 жил болсон. Солонгос хэлийг Солонгос дээрээ анх хэлний бэлтгэлд Канадараагийн үсгээсээ эхэлж үзсэн. Солонгос 7 сар болоод левел 3-таа ахта топгийн 4-ийг авч ирсэн юм байна. Гэтэ тэр үед айгу азар авч ирсэн. Яг бол би 4 жил үзээгүй 4 авч ирсэн. Тэгээ би өөргөжсэн мэддэг азар авснаа. За тэгээ тэрнээс хойш бол дандаа 5-6-тай сүүлийн 4-5 жил амарч 2 жилд нэг удаа заавал тогтмол хугацаанд дуусгаас өмнө шалгалтаа өгдөг. Маань сургуулийн журманд нь тийм байдаг болохоор тэгээд топгийн 6-тай амарчсан тогтмол явж байгаа. Энэ дээр амарсан ярихаас өмнө топгийн 5-6 гэдэг зүйл бол тийм хүнд асуудал биш, хэцүү зүйл биш, хүн болгоо авч чадах боломжтой шүү гэдгийг эхлээд сануулмаар байна. Яагаад тэгэхээр би бас анх Солонгос дээр хичээл топгийн 5-6 өөр үсгээ мэдгүй хөхтэй үед чинь 5-6 авцсан хүн чинь бүр тэнгэр шиг ваа л юм чи бүр Солонгос хүн маш ингээл одоо ингээд бодоход яг өөрөө 5-6 авангууд зүгээр л бэлдсэн байхад тэр чинь хийгээл авдаг зүйл юм байна шүү гэдгийг хэлмээр байна. Амарчсан миний туршлага төлөвлөгөө юм байла. За тэгээд өнөөдөр миний ярих зүйл болохоор топгийн ерөнхий арга барил бэлтгэл гэж байгаа те 3 гол чухал зүйл байгаа. Тэгээд 3 зүйл хамгийн ихнийх нь болохоор цагаа зөв хуваарлалт сууд сурах гэсэн нэг зүйл байгаа. За хоёрт нь гэх юм бол зорилгоо тодорхойлох байгаа. Гуравт нь болохоор топгийн үндсэн сайтыг ашиглаж сурах гэж байгаа. Нэг 3 бол нэлээд хоорондоо хамааралтай холбогдоо явчихна. За нэгдэх буюу одоо сууд сурах гэж хэлж байгаа. Энэ дээр маш олон оюутнуудын гаргадаг алдаа юу вэ гэхээр бид бүхэн одоо тэггийн илгээгийн хувьд яриа л одоо уншихын хувьд тэгэхээр нийт 50 тестийг 70 минутад хийнэ гэдэг мартчихдаг. Тэгээд 50 тестийг баг 2-3 өдөр цагаараа дамнаад хийгээд ахаар эн чин буцаагаад цаг хуваарлалт гэдэг зүйл чинь халуун болчихж байгаа. Тэгэхээр яг үндсэн өдрөө очиод цаг маань хүрэлцээгүй, сандарсан, уншиж амжаагүй, гүйцээгүй гэдэг асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ асуудлаа шийдэхийн тулд та яг одоо тэггийг уншаа суухаар ингээд бэлдээд эхэлсэн бол урдаа 50 тесттэй асуудлаа бэлдэж тавиад яг эргэн тойрондоо хинж тань цаад болохооргүй бэлдээд яг 70 минут утсан дээр сэрүүлэг тавиад сууж сурах хэрэгтэй. Яг 70 минутаар 50 тестийг байнга өдөр болго ингээд тогтмол ажиллаж сурцсан хүн дараа нь 70 минутаар 50 тест ажиллана гэдэг маань яарах биш одоо уншиж амжихгүй гүйцэхгүй хурдтай ийм асуудал үүсгэж болчдөг. Бие организмшинсэн тасчдаг. Хоёрт нь гэх юм бол нэг өөртөө саад болохгүйгээр тэггийг ч гэсэн одоо ингээд сонсож байгаад ихэнх хүүхдүүд бас юу яадаг. Сонсож байгаа паузлж агаад бодож хийж агаад буцаагаад дараагийнхаа сонсоо явчихдаг. Тэгэд ингээд хийгээд явчихаар би өөрийгөө тайвшруулаад тухтай хийгээд сурцсан хүн чинь гинт ингээд сонсоод баг минутын дотор дараагийнх нь яваад ирэхээр бүгэлж амжихгүй бодож амжихаа болоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр анханасаа өөрийнхөө бие организмыг ийм хурдад одоо цаг хугацаанд баригдуулаад сурахчих хэрэгтэй. Тэгэх юм бол угсраа шууд явж байгаа нөхцөл би хурдан бодож сурчин, хурдан уншаад, хурдан шабломоо бүглөөд ийм дадал сурчих юм бол яг шалгалтын өдрөө ямар нэгэн асуудал сандрал үүсэхгүйгээр шууд явах боломжтой. За CG-г гэсэн мэдээж адилхан та цагаа тоолж тавьжаад юу бичих тухайгаа бодоод ерөнхий ингээд бичиж явчих юм бол
амархан тэгхүүгээр бүтэн өдөржингөө бодоод дараа нь ноорог цаасан дээр бичээд хуулж бичээд ингээ явцдаг. Яг шалгалтын өдөр бид ноорог цаас авахгүй хуулж бичих боломж авахгүй. Тэгээд тэрхээр бахан алдаатай бичдэг, буруу бичдэг, сандардаг хэмжээний асуудлууд үүсдэг байгаа. Тэгэхээр яг хамгийн эхний чухал зүйл болохоор суугаа сурах хэрэгтэй. Тогтсон цагтаа тогтсон тесттэй яг ажиллаа сурчих хэрэгтэй. Би хамгийн анх ингээд босч явж хийдэг гэсэн. Тэгээ сүүлдээ нэг багшаас яг заалгаад энэ арга барилаар сууснаас хойш одоо ингээд цаг хуваарлалт, сандралт гэдэг зүйл маань байхгүй болсон. Яг угаасаа л би 50 тестийг 70 минутад хийнэ гэдэг үндсэн ойлголт байгаа учраас тэрэндээ хийсээр байгаа сурчдаг. Тэгэхээр топикийн шалгалтын өдөр надад цаг хүрэлцэхгүй, яарах, сандрах гэсэн асуудал байхаа болчт юм аа. За одоо ингээд топикийн үндсэн сайтаа ашиглаж сурах тухай ярив. За топикийн үндсэн сайт дээр ашиглахын тулд одоо та бичлэгэн дээр гарч ирж байгаа шиг топикийн үндсэн портал сайт буюу topik.gov.kr энэ сайт руу орох хэрэгтэй. За энэ сайт руу ороод хамгийн доотлол нь очих юм бол Qualion сайт гэдээ байгаа. Энэ дээр Study Topic гэдэг рүү ороод идүүн гэдгийг дарна. За тэгэх юм бол энэ дээр гарч ирж байгаа одоо Munje Purgi Probogi буюу одоо тест ажиллах гэж байна. Эсвэл хичээл сонсох гэж байгаа. За хичээл сонсголоо орох юм бол мэдээж үндсэн топикийн тухай хичээлүүд нь заагдж байгаа. Тэгэд энэ бол нэлээд олон хэлтэй байна. Монгол хэл бас нэмэгдээд орчихсон байна. Солонгос, орос хэл гэх мэтлэн ингээ монгол хэлийг ороод үзэх юм бол монгол хэллэр хичээлүүдийн чинь тухай заагаад өгсөн байгаа. Монгол хэлээр ямар яаж ажилладаг вэ? Тэгэхээр энэ сайтыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Энийг ашигласнаараас та ямар тестийг яаж ажиллах арга барилаа сурчна. За Munje Purgi дээр яг миний хамгийн хүмүүст хэлдэг зүйлгээр та түрүүн сая хэлсэн штэ. Одоо яг суугаа сурчих гэдэг. Тэгвэл утсаараа ингээ болохгүй бол энэ дээр яг бүр жинхэнэсээ топик өгч байгаа юм шиг өгддөг байгаа. Тэгэхээр энэ лөө та ингээд хамгийн ихнийхэд нэг жилд нэг удаа орно. Одоо энэ 2018 оны орсон байна. За топик 1 бол мэдээж анхан шатны 1 2 дугаар левелийнх байгаа. 3-аас 5 6 хүртэл өгдөө топик 2 гэсэн ангиллал байгаа. За энэний одоо тэггээл ороод үзэх юм бол асуулт нь ингээ гараад ирнэ. Эндээс start гэд дарчих юм бол яг 60 минутын дотор яг сонсож байгаа юм шиг сонсогдоод энэ дээдлэлт нь цаг нь гүгээд яг ингээд тэтгэх удаагийн тийм топик байна. Тэр дараагийн асуудлаас тэгж хийгээр бла бла гэдэг бүгдийг яг үндсэн топикийн өдөр шиг хийждэг. За тэгээ та ингээд 2 3 ажлыг ажиллаад үзлээ тий. Тэгээд төгсгөлд нь очиод хамгийн сүүлд нь бүгдийг ажиллаж дуусснахаа дараа ингээд 60 минут чинь дууссан байна тий. Тэгэх юм бол Kyorgo Phugi гэдээ харах юм бол нийт та 60 минутын дотор хэдэн тест ажиллаж чадсан байна. Тэндээс хідэн зөв байна, хідэн буруу байна. Нийт авсан оноо чинь таны топикийн хідэд байх боломжтой байна гэдэг чинь харуулна. Дээр нэмээд яг зөв хариултуудыг бас ингээд ногоон өнгөөр гаргаад өгч байгаа учраас та өөрийнхөө яг хаана алдаад байна, юуг нь болохгүй гэдэг мэдэх боломжтой. За дараагийнх нь болохоор илгээ байна те. Илгээ рүү ороод үзэх юм бол бас яг адилхан сонсогдохгүй болохоос дээдлэлт нь ингээд цаг нь гүйж байгаа. Яг илгээгийн материалууд байгаа. За тэгэхээр яг үүнтэй адилхан та өөрхөн ингээд яг үндсэн цагаараа юмнуудаа хийгээд сурчих юм бол өөрийнхөө цаг хуваарлалт тэгээд бас яг нөгөө тухайн цалгалтад өгөх сандралаа алга болгочноо. За 3 дугаар зүйл зорилгоо тодорхойлох гэж би хэлсэн байгаа. За зорилгоо тодорхойлох нь ямар учиртай юм бэ гэхээр топикийн шалгалт маань өөрөө үндсэн 50 асуулттай байхад 2 оноо бүх ажил 2 оноотой байдаг. За энэ дээр яг юу нь чухал вэ гэхээр хамгийн анх намайг 13 онд ирж байгаа топик хүнд ажил хийвэл 4 оноо, амархан ажил хийвэл 2 оноо өгдөгөөс одоо болохоор хүнд хөнгөн бүх зүйл 2 оноо өгч байгаа. Тэгэхээр эндээс яг юуг нь ажиглаж анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр би хамгийн ихний 1-р шатны амархан ажил хийгээд 2 оноо авах уу? Эсвэл хамгийн сүүлд байгаа 40 50 одоо тэр бүтэн нүүр дүүрэн текст уншаад 2 оноо авах уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Тэгэхээр аливаа зүйлийг чадахгүй бол эхний хэсэг дээр сайн төвлөрөөд арын хэсэг дээр сайн төвлөрөхгүй те хүнд хэцүү нь хамаагүй би бүгд 2 оноо гэдэг маань 1-ээс 25 хүртэлх буюу 3-аас 4-р левелийн хүүхдүүдийн хийх ёстой зүйлээр би нэг ч алдах ёсгүй гэсэн зорилгыг тавих хэрэгтэй. Ингэх юм бол та өөрөө яг левелийг гаргаад ирнэ. За та топикийн 3-ыг авах хүмүүс бол 3-ыг бол нэг хүүхдүүд авъя гэж зорддог байх яг бүр шаардлагатай бол 3 бол ямар ч 1-ээс 20 хүртэл нэг ч алдахгүй байхад бол 3 бол хангалттай авчна. Тэгээ сигийг баг мэдээ сиги дээр бол бид нар хангалттай шууд алдахгүй оноо аавна гэж бол бодож чадахгүй. Тэгэхээр илгээ тэгхий дээр бол хамаг оноогоо аваад сиги дээр боломжит чадхаар хэмжээгээр оноогоо авах нь хамгийн чухал байгаа. За тэгээд та хэрвээ топикийн 3 120-аас дээш авчих юм бол топикийн 3 байгаа. За тэгвэл нийт 300 онооноос 150 оноо буюу тал хувиа бүр тэр чигт нь хийх юм бол 4 байгаа. За топикийн 4 авахын тулд
илгийн 1-ээс 25 хүртэл нэг ч алдахааргүй хийх хэрэгтэй. Тэггийг 1-ээс 25 хүртэл нэг ч алдахааргүй хийх хэрэгтэй. Сиги дээрээ ядаж 50 оноо авах хэрэгтэй. За сиги дээр 50 оноо аавна гэдэг маань бас нэлээд асуудалтай учраас та хэрвээ сиги дээр өөр ихтгэлгүй байгаа бол илгийн юм уу тэггийг дээр аль нэгэн дээр 1-ээс 30 хүртэл нь хийгээд одоо нэг 10 оноо ер нь 1-ээс 30 хүртэл хийчихэр чинь 60 гэ болчих штэ тий. Тийм бол 120 та сиги дээрээ нийт 100 онооноос нэг 30 оноо авчи ядаж нэг 3-1 нь бол хийчих штэ яаж ч юм битсэн ингээд. Тэгэхээр ингээд үтсэн бол та тавхын 4 авах бүрэн боломжтой. Энд чинь тийм хүнд зүйл биш. За таны зорилго 4 биш 5 6 байлаа тий. За хамгийн томор 6-аар бодъё тий. Тэгэх юм бол та илгээ тэггийн 2 дээрээ доор хаяж эхний 1-ээс 40 хүртэл нь бол бүтэн сайн хийх. За 1-ээс 25 дээр бол угаасаа алдах ирэхгүй хийн. Сүүлийн 25-аас та 15-ын тодорхой хэмжээний алддагсан ч бууддагсан ч ямар нэгэн байдлаар онох хэрэгтэй байгаа. За тэгэхээр миний хийдэг арга болох юм бол илгээ тэггийн 2 дээр бид фокуслж ерөнхийдөө дандаа 90-ээс дээш оноо авах гэж бэлддэг, тэгж авдаг. Ер нь бол маасаар сигийн дээр жоох асуудалтай байдаг учраас сигийн дээр болохоор нэг 50 60 70-тай аваад байдаг болохоор 6 авахын тулд илгээ тэггийн 2 дээр ер нь бол 90 дээр фокуслах хэрэгтэй. Одоогийн топ бинаг даваа тал нь тусдаа оноо биш, маас оноогоор оногч нь тооцож өгч байгаа учраас бүрэн боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр та өөрийнхөө одоо тэггийгээ хийж чаддаггүй бол сигийн илгээ 2 дээр оноогоо фокуслах хэрэгтэй ч юм уу те. Яг чадахгүй сул тал дээр хямар цуухын оронд нөгөө хэд дээр өндөр оноо авчих юм бол та 90 гэж авах юм бол 180 штэ те. Тэгэх юм бол сиги дээрээ ойролцоогоор 50% нь хийгээд авчихад товхын 6 авах бүрэн боломжтой. Тэгэхээр яг миний зорилго юу вэ гэдэгт тааруулаад миний чадвар юу вэ гэдэг дээр фокуслоод хийх юм бол товхын 5 6 бол бас тийм хүнд асуудал бишээ гэдгийг давхар сануулж хэлмээр байна. Зэргийн арга барил дээр энэ 3 зүйлийг топгийн шалгалтанд бэлтгэхээс өмнө орохоос өмнө өөртөө хөвшүүлээд сурчих. Тэгэх юм бол дараагийн маань одоо тэггийгээ хийх, сиgiгээ хийх, илгийгээ хийхдээ ямар нэгэн асуудал үүсэхгүй арай учиртай болох боломжтой. Тэгэхээр топгийн шалгалтанд бэлдэж эхлэхээс өмнө эхлээд та цуугаа сурчихыг цагтаа цуугаа сурчих. Хоёрт нь үндсэн топгийн сайт дээр байгаа энэ мэдээллүүдийг ашиглаад сурчин бол бас түрүүж хэлсэн цагтаа суудаг дээр бүр илүү өөргөө одоо шахалтаар өгөх боломжтой. Гуравт нь зорилгоо төв тодорхойлоод энэ зорилго төрөхийн төлөө би яг яаж юун дээр төлөвлөрөх вэ гэдэг өөрийнхөө планийг зөв гаргачих. Тэгэх юм бол үндсэн топгийн шалгалтандаа өгөхөд яг ямар оноо авах вэ гэдэг дээр бэлтэн. За тэгээ шинэ үг бол мэдээж хувь хүний өөрийнх нь хичээлж хармаалт байгаа. Тэгэхээр шинэ үг бол өөртөө чийжлэн. Тэгсэн тохиол топын 5 6 бол тийм хүнд асуудал биш ээ. За өнөөдрийн нэвтрүүл ингээд нэг ерөнхий мэдээлэл ингээд дуусгая. За тэгээд гэртээ ганцаараа ингээд камер маань жоохон ингээд намайг хөдөлгөөр фокус нь гараад байна. Тэгээд нүүр жоохон фокусгүй ч магадгүй. За ямарсан тэгээд одоо бид 5 дугаар бэлтэн. Тэгэхээр энэ 5 дугаарыг алдахгүй байнга сонсохыг хүсэх юм бол YouTube дээр ороод цацаа буяа гэж үчихэд энэ сайт руугаа би топгийн шалгалтанд бэлтгэх арга барил гэдэг плейлист үүсгэж чинь. Тэгэхээр ийшээ ороод ямарсан 5 дугаарыг үзэх боломжтой. За тэгээд мөн намайг бас таньдаг хүмүүс мэдж байгаа. Солонгос сонирхолтой амьдрах цаг группийн админ. Тэгэхээр Солонгост аялах, амьдрангаа арай илүү амьдралаа сонирхолтой болгоцгоо хэрэгтэй мэдээллийг авцгаая гэж хүсэж байгаа хүмүүс маань Солонгос сонирхолтой амьдрцгаая гэд энэ пэйж хаяг дээр маань лайк дараад бас хэрэгтэй мэдээлэл аваарай. Топгийн мэдээллийг YouTube-ч оруулна. Солонгос сонирхолтой амьдрцгаая пэйж хаягдаа ч гэсэн оруулах болно. За тэгээд удахгүй одоо дараагийн дугаар маань сиги авах болно. Тэгээд сигигээр болцгаая.